За Баханга лиг 2025 волейболын тэмцээн маань 2 жилдээ амжилттай зохион байгуулагдж байна. Бид үхэн 2023 онд энэ анхны тэмцээний амжилт зохион байгуулсан. Зарим Баханга дүүрэгт бол энэ волейболын спорт бол бүх нийтийн спорт болж хөгжсөн байгаа. Тэгээд ер нь дүүргийнхаа ирээдүйн болсон хүүхэд багчуудаа энэ спортын гайхамшигыг мэдрүүлэх, за мөн иргэдийнхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн энэ дүүрэг орнуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурчлах зорилгоор энэ үйл ажиллагааг бид бүхэн анх санаачлан зохион байгуулсан. 2023 оны тэмцээнээс энэ жилийн тэмцээний онцлог юу вэ? Таны сэтгэгдэл? За мэдээж анхны удаа зохион байгуулагдсан тэмцээнд бол бид бүхэн бас маш ач холбогдол өгсөн. Энэ удаагийн тэмцээнд бол бас багуудын маань тоо өссөн байна. Тэмцээний маань чанар бас үүнийгээ дагаад бас өссөн байна. Мөн иргэд олон нийтийн зүгээс бас энэ тэмцээнийг маш сайхан хүлээж авдаг, хүлээдэг, хүсэн хүлээдэг бас нэг юм арга хэмжээ болсон. Бид бүхэн маш их баяртай байна. За өнөөдөр манай Баханга дүүрэгт их онцлог сайхан өдөр болж байна. Юу гэвэл одоо Баханга 2025 одоо лигийн волейболын лигийн тэмцээн одоо энэ 2 дахь удаага зохион байгуулагдаж өнөөдөр одоо нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж байна. 2023 оны волейболын тэмцээний цом хөтөж байсан тооён сэтгэлээсээ хуваалцвал. Анх Баханга дүүрэгт манай анхны гэдэг утгаараа анхны Баханга дүүрэг 2023 лигт тэмцээнд манай Баханга дүүргийн онцгой эдл хилцсэн маань эрэгтэй эмэгтэй багаараа алтан медаль хүрч лигийн аврагын цомог хүрчсэн маш их баяртай тогтолцоо сайхан байсан. Энэ жилийн тэмцээний зорилго юу вэ? Энэ жилийн тэмцээний зорилго гэвэл манайх энэ жил бас онцлогтой Баханга дүүргийн эрэгтэй 2 баг тамирч, эмэгтэй 1 баг тамирчид оролцсон байгаа. Тэгээд аврагын хамгаалахын төлөө хүчтэй орж ирсэн байгаа. Хэр сайн бэлтгэл хангасан гэж бодож байна? Ерөнхийдөө бэлтгэл хангацсан байгаа. Энэ жилийн тэмцээний онцлогоос дурдвал. Энэ жилийн тэмцээний онцлогоос гэх юм бол манай Баханга дүүрэгт волейболын спорт хурдтай хөгжиж байгааг нэг хэлбэр юм уу да. Оролцож байгаа баг тамирчид хүчтэй орж ирсэн байна. 2025 волейболын тэмцээнд анх удаа оролцож байгаа таны сэтгэл хэр байна? Тэмцээндээ хэр сайн бэлдсэн бэ? Баханга лиг 2025 тэмцээнд анх удаага оролцож байгаадаа маш их сэтгэл өндөр байна. Ийм сайхан тэмцээн уралдаан зохион байгуулж байгаад залуу төлөөллийн хувьд маш их сэтгэл өндөр байна. Ийм сайхан тэмцээн уралдаан зохион байгуулсан иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газар, Бие тамир спортын хорооны хамт олондоо маш их баярлсан талархснаа илэрхийлье.